За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Icon цагийн минь сандар хэлэн англи төвтэй хамтран явуулж байгаа. Энэ удаагийн хичээл ийхүү эхлэж байна. Өнөөдрийн хичээлээр бид нар цагуудын ялгаа, тэр тусмаа present буюу одоо цагуудын ялгааг бүгдээ хамтарч ярилцаж сэргээж санах болно. За ингээд present цагууд гэхээр хамгийн ихнийх нь present simple tense ба. Present simple tense. Present simple tense гэдэг нь жирийн одоо цаг. Present simple tense. За мөн present цагаас present continuous tense гэсэн байгаа. Present continuous. За present continuous tense гэдэг нь одоо үргэлжилж байгаа цаг гэсэн. Одоо үргэлжилж байгаа цаг. Present simple, present continuous. За мөн хамгийн сүүлд бид нар present perfect tense утсан байна. Present perfect tense. За present perfect tense гэдэг нь төгс одоо цаг гэсэн үг. За тэгэхээр энэ 3 цаг гурлаа present буюу одоо цагт байгаа. Тэгэхээр энэ 3 цаг хоорондоо хэрхэн яаж бүтцийн хувьд, үүслийн хувьд, дүрмийн хувьд, утгын хувьд, орчуулгын хувьд яаж ялгагддаг юм бэ гэсэн ялгааг бүгдээ ярилцсан. За жирийн одоо цаг. Жирийн одоо цаг үүсэх томьёо нь бол үүлийн эзэн, үйл эзнээс үйл үг нь est ийм тойгоор усна. Монгол хэлний орчуулгадах ерөнхий орчуулга нь бол даг. За тэгээд жирийн одоо цагаар яг ямар үйл явдал илэрхийлдэг вэ гэхээр одоо цагт байнга давтагдж байдаг, одоо болдог. Одоо цагт байнга давтагдж байдаг бол одоо хөвшил болсон зүйлд гарахтаа жирийн одоо цагийг хэрэглэдэг гэж байна. За одоо үргэлж цаг маань үйл эзэн ороод үйл эзнээс am, is, are гэсэн туслах үйлийг ороод хойноос нь үйл үг нь ing гэсэн төгсгөлтэй авдаг. Энэ бол present continuous tense-ийн томьёо. Present continuous tense-ийн гол бүтэц юм аа гэж ойлгож байна. За бол present continuous tense-ийн энэ томьёор бүтсэн өгүүлбэр монгол хэлнээр J байна гэж хэлдэг. J байна. За төгс одоо цаг. Төгс одоо цаг яаж үсэх вэ гэхээр эхлээд үйл эзэн орно. Үйл эзнээс have, has гэсэн туслах үйл үг. Have, has гэсэн туслах үйл үг маань хойноосоо P2-тэй. P2 гэдгийг бүгд яаж ойлгох вэ гэхээр дөрмийн мөсөөлгийн 3 дахь багны үг. Хэрвээ дөрмийн үйл үг бол хойно E-тэй залгана гэдэг. Ингэж үтсэн байж байгаа. За энэ цаг маань орчуулга нь чихсан гэж хэлэгдэнэ. Чихсан байна гэж. Ингэж. За. Ингээд 3 цагийн томьёо буюу үүсэх ерөнхий гол бүтэц бол ингэж харагдаж байна. За тэгвэл 3 цагийн томьёо маань орчуулгахдаа яг яаж орчуулагддаг юм бэ гэхээр одоо үргэлжилж байгаа цаг маань даг гэж орчуулагддаг. Өнгөрөн үргэлжилж байгаа цаг буюу present continuous tense маань J байна гэж орчуулагдана. Present perfect tense буюу төгс одоо цаг маань чихсан байна, чихлаа гэд өмнөх хичээлүүд дээр бас орчуулгын нэлээд дэлгэрэнгүй зааж өгсөн байгаа. За тэгэхээр present simple tense-ээр одоо цагт байнга давтагдж байгаа үйл явдал илэрхийлдэг. Одоо цагт байнга давтагдж байдаг үйл явдлыг илэрхийлдэг. За жишээлбэл би өдөр болгон гэрээ цэвэрлэдэг гэж хэлээ. Би өдөр болгон за тэр эрэгтэй дэрнэ. Авч үзтээ өдрөө. Тэр эмэгтэй өдөр болгон гэрээ цэвэрлэдэг. За тэр эмэгтэй гэж хэлвэл she. За одоо энэ томьёоны дагуу бүдэр өгүүлбэр хийх гэж байна. Үүлийн эзэн she дараа нь үйл орох хэвээр. За тэгвэл цэвэрлэх гэсэн үйл маань орж ирж байна. She clean. За тэгээд жирийн одоо цагийн батлах хэлбэр дээр байгаа өгүүлбэрийн өгүүлэх түүн нь he she ит байх юм бол үйл үг нь араасаа s авна гэсэн ийм дүрм утсан байгаа. She cleans гэрээ. Гэрээ гэж хэлвэл her home. За байнга давтагч байдаг бол гэрээ байнга цэвэрлэдэг өдөр болгон одоо
тэр эмэгтэй гэрээ цэвэрлэгээ гэсэн юм утгаар харуул одоо she cleans her home гэж хэлэх юм байна. За тэгээ гол энэ өгүүлрийн бүтэж байгаа бүтцийг нь харахад эхлээд үүлийн эзэн ороод үүлийн эзний араас үүл үг нь орж байгаа. Үүл үг маань S гэсэн юм төгсгөл авч ийна гэдэг анхаарал аваа. Ягаад үүл үгийн араас S гэсэн төгсгөл залгаж байгаа юм бэ гэхээр үүлийн эзэн маань өөрөө he she it учраас үүл үг нь араасаа S төгсгөл залгаж байгаа. За тэрний дараа одоо энэ she cleans her home гэдгийг бүгдээ present simple tense байна. Present simple tense-ийг present continuous tense руу хойруулж үзье. За тэгвэл энэ өгүүлбэрийг present continuous tense болгоод одоо энэ бүтцийг бүгдээ ашиглана гэсэн үг. Үүлийн эзэн маань she. За тэгэхээр энэ am is are гэсэн туслах хуулиунуудаас биеэр хуургаж сонголт хийх ёстой. За аль нь сонгогдох вэ гэхээр is сонгогдно. Яагаад вэ гэхээр 3 дараагийн ганц тоо буюу he she it-ийн араас he she it нь is гэсэн туслах хуулиутай хамт хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл биеэр хуурхдаа he she it is болж хуурна гэсэн ийм дүрмийн дагуу she is. За тэгээд present continuous tense-ийг үүсгэж байгаа гол томьёо бүтцийн дагуу явж байгаа учраас үүлийн эзэн she байна. Туслах хуулийг is орж ирлээ. Одоо эндээс ойлгомжсоор харагдаж байгаа. Юу орж ирэх вэ гэхээр үүл үг орж ирнэ. За тэгэхээр нөө cleans буюу жирийн одоо цаг дээр cleans гэжсэн үүл үг маань одоо энэ өндөр clean гэж орж ирээд энэний дагуу үүл үг нь хойноос ing яваас. Үүнний дагуу ing гэсэн төсөлийг залгаж байгаа. Тэр she is cleaning. She is cleaning her home. Гэрээ гэж хамааталж байгаа учраас хөө гэсэн үг орж ирэх ёстой. За тэгэхээр present continuous tense-ээр ямар үйл явдлыг илэрхийлдэг вэ гэхээр яг одоо болж байгаа үйл явдлыг илэрхийлдэг. Өгүүлэгч этгээдийн ярьж байх хоромд үргэлжилж байгаа үйл явдлыг present continuous tense-ээр илэрхийлдэг. За тэгэхээр одоо тэр юу хийж байгаа юм бэ гэсэн асуултанд тэр одоо гэрээ цэвэрлэж байна гэж хариулж болно. За тэгэхээр she is cleaning her home. Тэр гэрээ цэвэрлэж байна гэсэн ийм утгаар орж байгаа. Тэр гэрээ цэвэрлэж байна. За тэгээ хойно нь одоо гэсэн үг хэлж болно. She's cleaning her home now. За ингээд present simple tense дээр she cleans гэсэн бол present continuous tense дээр нөгөө present continuous tense-ийн томьёоны дагуу she is cleaning гэсэн ийм. Өөрөөр хэлбэл энэ дээр гол анхаарах зүйл маань is орж ирэх ёстой. Бас үйл үеараас ing ярих ёстой. Ийм. За энэ бол present continuous tense. За тэгвэл present perfect tense руу хөрвж үзье. Present perfect tense руу. За present perfect tense руу хөрөхын тулд бас л нөгөө томьёог ашиглах хэрэгтэй. Эхлээд subject орж ирнэ. Subject маань she. She буюу тэр эмэгтэй. За энэ have одоо энэ удаа present perfect tense-ийн have has гэсэн туслах үйл үгнээс аль нэгийг сонгох хэрэгтэй. За юуг сонгох вэ гэхээр мэдээж has сонгогдно. Яагаад has сонгогдож байгаа юм бэ гэхээр 3 дуурын ганц тоо буюу he she it маань has-тай зохисдог учраас ийм дөрвийн дагуу. За тэгээ хойдолтой нөгөө P2 буюу дөрвийн үйл өгөл ed-ийг авна. Дөрвийн бус үйл өгөл 3 дуурын ганц тоог. Дөрвийн бус үйл өгөл 3 багны хамгийн сүүлчийн багныг хэрэглэнэ гэсэн ийм ойлголт байгаа. За тэгэхээр одоо энэ clean гэдэг маань дөрвийн үйл учраас хойно ed явна. Clean ed. Cleaned. За одоо орчуулбал тэг өгүүлбэрээ гүйцэж өгдөрэй. Тэр гэрээ цэвэрлчихлээ гэж хэлэх гээд байна. She has cleaned her home. Тэр гэрээ цэвэрлчихлээ. Өөрөөр хэлбэл тэр гэрээ цэвэрлчихсэн. Тэр гэрээ
цэвэрлжчихсэн байна гэсэн ийм утгаар илэрхийлж байгаа. Тэгэхээр төгс одоо цагаар ямар үйл явдал илэрхийлдэг юм бэ гэхээр үйл явдал төгссөн боловч буцаад одоо цагтай холбогддог. Үйл явдал өнгөрчихсөн, дуусчихсан гэсэн мөртөө эргээд цаг нь одоо цагтаар холбогддог учраас present perfect tense гэх юм байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл одоо энэ эмэгтэй гэрээ цэвэрлээд дуусчихсан. За өгүүлбэрийн ерөнхий утга нь яг юу зааж байгаа юм бэ гэхээр одоо гэрээ цэвэрхэн болчихсон. Одоо тэр гэрээ цэвэрлээд дуусчихсан гэсэн ийм утгыг илэрхийлж байгаа. Ерөнхий үүсэж байгаа байдал нь үүлийн эзэн ороод үүлийн эзний араас хайс гэсэн туслах хөл өгөрөөд хойноо ид явж байгаа. Өөрөөр хэлбэл төгс одоо цагийн туслах үйл нь хайс байна. Мөн дөрмийн үйл учраас хойноосоо ид явж байгаа гэсэн ийм бүтцээр энэ өгүүлбэр үүсэж байгаа юм байна гэдэг бүдрээ анхаарал тавих хэрэгтэй. За одоо clean гэдгээс гадна бүгдээ дөрмийн бус үлгээр авч үзье. Тэд нар 100 болгон хөдөө явдаг гэж хэлье. Тэд нар 100 болгон хөдөө явдаг. За тэгвэл they go to the countryside. 100 болгон. Every summer. За нөгөө байнга давтарч чаддаг үйл явдал. Ерөөсөө 100 болгон л байнга хөдөө явдаг гэж хэлвэл they go гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ яагаад s-тэй энэ яагаад s-гүй байгаа юм бэ гэхээр энэ нөгөө нэг 3 дарын ганц санаас бусад биед болох I, you, we, they гэсэн биеийн төлөвийн араас орсон үүлг нь s төсөл залгадаггүй. Энэ бол чирээ одоо цагийн дөрөв гэж ойлгож болно. За тэгвэл they go to the countryside every summer гэдгийг present continuous tense болгож хуурах гэж байна. За тэгвэл юу хүчлэх вэ гэдгийг хараад аваарай. Ооч. За. They гэж орчих нэ. За тэд нар хөдөө явж байна шилээ. Тэгвэл үүлийн эзэн they. За тэдний араас m-ээс энэ үүлийн эзний араас сонгогдох хэвээр. Энэ тохиолдолд гэж орчино. They are одоо явж байна гэж байгаа учраас go гэсэн үйл үг маань хойноо ing гэсэн төслийг авч байна. They are going хаашаа хөдөө going to the countryside. Countryside одоо now. Тэд нар хаашаа явж байгаа юм бэ? Тэд нар одоо хөдөө явж байна. За тэгвэл энэгээр ямар үйл явдал илэрхийлж байгаа юм бэ гэхээр яг одоо болж байгаа үйл явдал. Яг одоо тэд нар хаашаа явж байгаа юм бэ гэдгийг ийм бүтцийн дагуу present continuous tense-ээр илэрхийлдэг байна гэдэг нь байна. Өөрөөр хэлбэл өгүүлжлэхэд ярьж байх хооронд тэд нар хөдөө явж байна. Яг одоо тэд нар хөдөө явж байна гэсэн ийм санааг энэ цагаар илэрхийлдэг байна. За мөн тэд нар хөдөө явдаг гэсэн үгээрээ present perfect tense рүү орж болно. Present perfect tense рүү. За тэгвэл яах вэ гэхээр they гэсэн үйл эзэн орж ирнэ. За have has-аар ял нэг сонгогдно. Энэ тохиолдолд have сонгогдож байгаа. Яг вэ гэхээр he, she, it-ийн араас has орно. Бусад биед болох I, you, we, they-ийн араас have орно гэх. За they have одоо энэ дөр нөгөө P2 орчиж байгаа. P2 гэдэг бүгд юу гэж ойлгох вэ гэхээр дөрмийн бус үлгийн 3 баган байдаг. Тэр 3 багны хамгийн сүүлчийн буюу 3 дахь багны үнийг P2 гэж эмчлээд байгаа. Тэгэхээр go, went энэ дөр болохоор юу орчих нь вэ? Gone. They have gone. They have gone to the countryside. Орчуулбал
тэд нар хөдөө явчихсан. Эсвэл тэд нар хайчихсан бэ. Тэд нар хөдөө явчихсан байна. Тэд нар хөдөө явчихлаа. Ингэж орчуулагдана. За энэ өгүүлбэрийн буюу энэ цагийн гол үүсэж байгаа бүтц нь юу вэ гэхээр үүлийн эзэн ороод хойноосоо хайв орлоо. Тэгээд хайв гэсэн туслах үйлгээрээс энэ дээр заасан P2 ороод ирж байгаа. Ингээд энэ өгүүлбэр маань төгс одоо цагаар бүтсэн өгүүлбэр юм байна гэдэг үгээр ингээд мэдээд ойлгоод авах боломжтой. Present continuous tense дээр үүлийн эзнээраас am is-гийн а ороод үйл үг нь ing-тэй орж байна. Энэ бол present continuous tense байна. Үүлийн эзэн оронготой шууд үйл үг орох юм бол тэрэн зарим тохиолдолд s авал энэ бол present simple tense юм байна гэж ингэж ойлгож болох нэ. За ингээд present simple, past simple биш ээ. Present simple, present continuous, present perfect tense батлах хэлбэр дээр хэрхэн яаж хоорондоо ялгарч байна вэ гэдэг нь ингэж гарч ирлээ. Одоо үгүйсэж үзье. Тэр эмэгтэй цэвэрлдэггүй. Тэр эмэгтэй цэвэрлдэггүй. За тэгвэл she жирийн одоо цаг учраас do does гэсэн туслах үйл үг орно. Хойноос нь not орно. Doesn't. She doesn't clean. Батлах хэлбэр дээр үйл үг нь s авчихсан бол үгүйсгээрээ s авахгүй байна. За энийг тэд нар явдаггүй гэж хэлээ. Тэд нар явдаггүй. За тэгвэл үгүйсгэх хэлбэр буюу negative form дээр they don't go to the countryside. За ингэж хэлчихэ. За тэгвэл энэ дэр тэр эмэгтэй гэрээ цэвэрлээгүй байна гэх төгс утгасаар тэр үгүйсгвэл is гэсэн туслах үйлгээс not ороод товчлогдоод isn't. She isn't cleaning. She isn't cleaning гэдэг нь тэр цэвэрлээгүй байна гэж. За тэгвэл тэд нар одоо хөдөө явж байгаа мó гэх тэргүй. Тэд нар одоо хөдөө яваагүй байна. Одоо тэд нар ярьж байгаа мөчөд одоо тэднийг ярьж байгаа мөчөд тэд нар яваагүй байх юм бол үгүйсэхтэрээ they aren't going. За ингэж ойлгож байна. Үгүйсгэсэн хэлбэр маань ингэж гарч ирж байна. За төгс одоо цаг дээр бичсэн үгүүлрийг үүсгэе. Тэр гэрээ цэвэрлээгүй л байна. За тэгвэл хайс туслах үлгээс not ороод товчлолоо hasn't. She hasn't cleaned. Нөгөө ed гэдэг маань хэвээрэл байж байна. She hasn't cleaned. За тэд нар яваагүй л байна. Тэд нар одоо болтол хөдөө яваагүй л байгаа гэж хэлвэл одоо асууя. Ерөнхий асуулт ялгах асуулт асууж болно. Тэр эмэгтэй гэрээ цэвэрлдэг үү гэж хэлвэл тэр эмэгтэй гэрээ цэвэрлдэг үү? Does she clean? Does she clean? Тэр цэвэрлдэг үү гэж. Энэ бол present simple tense. Present simple tense учраас does гэж байгаа гэж ойлгож болно. За тэгвэл үүнийг present continuous болгоё. Тэр эмэгтэй гэрээ цэвэрлэж байна уу гэж асуувал is she cleaning зүгээр цэвэрлэж байна уу гэж. Цэвэрлэж байна уу? За, төгс одоо цагаар өргөж үзье. Тэр цэвэрлчихсэн үү? Тэр эмэгтэй гэрээ цэвэрлчихсэн үү? Has she clean гэдэг араас ид ярих хэвээр. Яагвал P2 учраас. Has she cleaned? Тэр гэрээ цэвэрлчихсэн юм уу? За тэгэхээр энэ дээр ялгаа нь юу вэ гэхээр present simple tense дээр does гэсэн туслах хуулийг хэрэгжилж байна. Present continuous нь is гэсэн туслах хуулийг явж байна. Төгс одоо цаг дээр has гэсэн туслах хуулигаар эхлэж байна гэдэг бүгд бас хараад ажиглаад аваарай. За, тусгай асуулт. За. Тэр яагаад гэрээ цэвэрлэх юм бэ гэж тусгай асуулт асууж үзье. Яагаад тэр эмэгтэй гэрээ цэвэрлэх юм бэ? Why does she clean? Тэр эмэгтэй яагаад цэвэрлдэг юм бэ? Тусгай асуулт учраас асуух үг эхэлж байгаа. Асуух үгнээс туслах үйл ороод үлийн эц ороод үйл үг нь орж байна. Энэ бол present simple tense. За тэгвэл энэ why does she clean гэдэг present continuous tense руу хөрвж үзье.
Тэгвэл why is she cleaning? Why is she cleaning? Тэр яагаад цэвэрлж байгаа юм бэ? За тэгвэл төгс одоо цаг руу. Төгс одоо цаг руу болохын тулд яах ёстой юм бэ гэхээр have has гэсэн нөхцөл хөлөг орчин. Why has she cleaned? За тэр яагаад гэрээ цэвэрлчихсэн юм бэ? Яагаад тэр үүнийг цэвэрлчихсэн юм бэ? Янз бүрээр асууж болох нэ. За. Тэд нар хаашаа явдаг юм бэ гэж асууж. Тэд нар хаашаа явдаг юм бэ? Тэд нар хаашаа явдаг вэ? За тэгвэл where энэ тохиолдолд do гэсэн нөхцөл хөлөг орж байна. Where do they go? Where do they go? Тэд нар хаашаа явдаг юм бэ? Тэд нар хаашаа явдаг вэ? Энэ бол present simple tense. За тэгвэл тэд нар хаашаа явж байгаа юм бэ гэд present continuous tense болох гэж байна. Тэгвэл where are they going? За энэ дэр хараараа. Нөгөө am-са байж байна. Үүлгээрээс ing байж байна. За тэд нар хаашаа явчихсан юм бэ гэж асууя. Төгс одоо цагаар. Present perfect tense-ээр яах вэ гэвэл where have they gone? Тэд нар хаашаа явчихсан юм бэ гэсэн. За ингээд present simple, present continuous, present perfect гурван tense маань, гурван цаг маань гурлаа хоорондоо бүтцийн хувьд, үүслийн хувьд, өгүүлбэрийн байрлал, өгүүлбэр дотор орсон юуны үгийн байрлалын хувьд, мөн орчуулгуудад утгын хувьд ямар хөө ялгаатай, хэрхэн ялгагддаг, хоорондоо яаж ялгагдж байна вэ гэдэг бүгдээ сэргээж, санаж өнөөдрийн хичээлийг юм давтлах хичээлээр өгч нь орлоо. Ингээд уламжлал ёсоор асуулт хариултынхаа болонд орох гэж байна. Өнөөдрийн энэ present simple, present continuous, present perfect tense 3 цагийн ялгаа болон өмнө урд нь заалгаж ирсэн хичээлийнхаа талаар асуух асуултаа илгээгээрэй. Багш нь одоо хариулахад бэлэн байна. Сайн байна уу? Танаа 22-нд эхлэх нэмэлт эсэлт өдрийн ангиудаас юугаар ялгаатай вэ гэж байна. За энэ төвийн тухай асуулт орж ирсэн байна. За 22-нд нэмэлт эсэлт гэдэг маань нөгөө хүүхэд оюутнуудад зориулсан юм юу байгаа? Сургалт байгаа. Яг одоо юунуудын хичээлийн шинжил буюу 9 сарын 1-ний эхлэхээс өмнө амжиж одоо бүтэн өдрөөр ингээ хүүхдүүдэд сургаад нэг анхан дурчны мэдлэгийг эзэмшүүлж дөрмийн мэдлэгийн зэгцэлж английнх нь түвшин нэмэгдүүлэх зорилгоор ийм сургалт явуулаач гэж эцэгчүүдээс оюутан сурагчдаас хүсэлт ирсний дагуу манайх энэ сургалтыг зохион байгуулж байгаа. Тэгээд юу н онцлог нь болохоор бүтэн өдрийн 20 өдрийн хичээл маань 10 өдөр эхний 10 өдөр нь ороод 22-оос 31 хүртэл өдөр болгон орж байгаа. 99.11 24 гэсэн утас руу мессеж шишээд бүртгүүлээрэй. Тэгээд манай дараагийн сургалт бол 9 сарын 4-нд бүх сургалтууд маань эхэлнэ гэдгийг энэ шимд хэлье. 1 сарын төлбөр хэд вэ гэж байна. За сарын төлбөр бол нөгөө цагийн төлбөр сарын төлбөр нь 250 мянга, бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги нь 450 мянга, гүнзгийрүүлсэн анги нь 550 мянга төгрөг гэдэг юм аа. За тэгээ бусад одоо юутай дэлгэрэнгүй мэдээллийг юунаас Сонор хэлний цэгийн буюу Сонор хэлний English Language Center гэсэн утаснаас аваарай. За 9 сарын 4-нд эхэлнэ. Сургалтын төвийн талаар асуултууд орж ирж байна. Одоо яг энэ хичээлийн талаар энэ simple present цаг 3 цагийн ялгааны талаар мөн ойлгохгүй өмнөх хичээлүүдээс асуух зүйл байвал асуугаарай. Яг одоо өгч асуултанд хариулж байна. Хайг нь хаана вэ? За энэ Сонор хэлний цэгийн мэн рүү орох дээр хайг нь маш тодорхой хийж байгаа. Инх тавны гүрний зүүн тал паркинг баруун талд байгаа. За ингээд ерөнхий өнөөдөр бол ингээд асуулт маш бага ирлээ. Ирсэн асуултууд маань ихэвчлэн төвийн тухай манай сургалтыг эхлэх өдрүүдийн тухай асуусан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Сонор хэлний цэгийн мэн рүү орж асуугаарай.
Ингээд өнөөдрийн хичээл маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд хичээл эх 7 хоногийн хичээл баасан гарагийн эх 7 хоногийн баасан гарагийн 13 цагаас эхэлнэ. Тэгээд өнөөдрийн хичээлээр багш та бүхэнд present буюу одоо гэсэн 3 цагийн ялгааг тайлбарлаж эргэж сануулсан ийм хичээл байлаа. Ингээд эх 7 хоногийн баасан гарагийн 13 цаг хүртэл баяртай анхаарал тавьсанд баярлалаа.